Нэгдүгээр шатны одоо эсэлт бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бол та бүхэн сайн мэдж байгаа. За нэгдүгээр шатны бүртгэлд бүртгүүлсэн 113,654 хүүхдийг нийслэлийн боловсролын газрын даргын баталсан хамран сургах тойргийн дагуу цэцэрлэгүүдэд одоо хуваарлсан. За ингэхдээ бол тухайн хүүхдийн гэрт хамгийн ойр байх боломжит хувилбар болон тухайн хорооны одоо хамрагдвал болох одоо боломжтой одоо бий болгосон суудлын тоогоор бид нар зохицуулт хийсэн. Төрийн өмчийн цэцэрлэг, хувийн цэцэрлэг, тэгээд түрээсэлж байгаа байр буюу салбар бүлгүүд. Ингээд үүний дараа хүүхд арах үйлчилгээ тэгээд боломжит эцгийн гаргасан хүсэлтийн дагуу одоо энэ хуваарийг хийсэн. Өнөөдрийн байдлаар бол нэгдүгээр шатанд бүртгэгдсэн бүх хүүхдүүд ямар нэг байдлаар бол цэцэрлэгт хуваарлагдсан. Урьдчилан одоо бидний 9-р сард одоо сая 2-р шатны бүртгэлийг хаахын өмнө гаргасан тооцоогоор бол нийт хүүхдүүдийн 88,362 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 25,292 нь хувийн хвшлийн цэцэрлэгүүдэд хуваарлагдсан гэсэн ийм урьдчилан тооцоо гарсан. Үүнтэй холбоотойгоор мэдээж одоо хувийн хвшлийн цэцэрлэгүүдэд бид нар ачаал өндөртэй байршилд хамран сурах тойргийн хүүхдийг эсвэлэн сургаж байгаа бол гэсэн одоо аргачлалын дагуу хувьсах зардлыг болоход урьдчилан байдлаар 12,000 гаруй хүүхдэд хувьсах зардлыг бол одоо даабалдаж хоолны мөнгөний хамт эхний хувьсах зардлууд бол хөрвөгдсөн, цэцэрлэгүүдэд бол очсон. Гэхдээ яг ачаал өндөртэй байршлуудад сургалтын төлбөр болон байршлаа шалтгаалсан одоо зарим цэцэрлэгүүд бол бүрэн хүчин чадлаараа эсэд авч чадаагүйтэй холбоотойгоор 2-р шатны бүртгэл дээр бас хувийн цэцэрлэгүүдэд нэмэлтээр хүүхдүүдийг хуваарлах ажил бол үргэлжлэн хийгдэ гэж ойлгох зүйтэй болов уу гэж бодож байна. 1-р шатны эсэлттэй холбоотой яг тухайн цэцэрлэгт төрийн болон төрийн бүс өмчийн цэцэрлэг салбар бүлгүүдэд хуваарлагдаад бүртгэлээ цуцлуулсан 16,196 тохиолдол байгаа. Гэхдээ энэ бүртгэлээ цуцлуулсан тохиолдлууд бол эргээд бид нар 8 сарын 24-нд бол хэдийн нийт бүртгэлээ хаасан ч гэсэн хувийн цэцэрлэгийн бүртгэлийг бол бид нар одоо нийт хүчин чадлын бүрэн ашиглахын тулд бол хаагаагүй байсан. Үүнтэй холбоотойгоор бол энэ одоо хүүхдүүд бол бусад хувийн цэцэрлэгүүдийг сонгох, бусад хүүхд арах үйлчлэгийг сонгох ийм бас хөдөлгөөнүүд хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор одоо системээр хуваарлсан бүртгэлээ бол эргэж цуцлуулсан байна. 1-р шатны хүсэлт нь идэвхтэй ч гэсэн одоо яг цэцэрлэг дээрээ очиж албан ёсоор гэрээгээ байгуулж ингэж одоо баталгаажилт хийгдээгүй 12,217 хүүхэд байна. Тэгэхээр өнөөдөр бол 9 сарын одоо бид нар 2-р шатны бүртгэлийн одоо баталгаажуулалт болон хуваарлалт эцэг эхчүүдэд одоо мэдээлэл өгөх ажиллагааг бол 27-оос 30-ны хооронд зохио байгуулахаар ингэ бэлтгэл ажил хангасан. Тэгэхээр энэ 12,217 хүүхдийн бүртгэл 9 сарын 30 гэхэд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулж бүртгэлээ баталгаажуулж ингэж явааг бол энэ хүүхдүүдийн бүртгэлийг бид нар бол цуцлана. Гэхдээ одоо цуцлалаа гэд 3-р шатны бүртгэлд энэ хүүхдүүд дахин хамрагдах боломжийг нээлттэй орхино. Өөрөөр бүр хасаад одоо уучлаарай гэж цаашаа байхгүй гэсэн үг. 1-р шатны бүртгэл бүртгүүлсэн хүүхдүүдээс 3,979 хүүхэд одоо 1-р шатны хуваараа цуцлаад 2-р шатнд бас дахин одоо хүсэлт хэрүүлсэн ийм тохиолдлууд байна. Сая хийсэн 2-р шатны бүртгэл бол ингээд 29 одоо эцсийн одоо бүртгэл баталгаажуулах үйл ажиллагаа бид нар 29:30 буюу ингээд яг энэ хэвлэлийн багварлын дараа одоо мессежүүд бол эцэгчүүдэд бол нэг хүрчлэн очино. Гэхдээ одоо энэ 2-р шатанд бол 11,000 одоо 38 хүүхэд бүртгүүлсэн. Энэ 11,038 хүүхдийн бүртгэлийн одоо хувийн цэцэрлэгүүдийн бүртгэлийг бид нар хаагаагүй байгаа учраас 2,000 гаруй одоо хүүхдүүд нь эцэгх нь өөрсдөө сонгоод сонголтоо хийгээд энэ хоёрын доор харагч 2263 гэдэг тоо бол эцэгчүүд нь өөрөө сонголт хийгээд хувийн цэцэрлэгийн бүртгэл нээлттэй байгаа учраас гэртээ хамгийн ойр байх боломжит хувийн цэцэрлэгүүдэд бас урьдчилаад одоо яваад эхэлсэн ийм тооцоол байгаа. Ингээд 11,038 хүүхдүүдэд одоо өнөөдөр бол мессеж очно. Энэ 2263 хүүхдэд бол танаа хүүхдийн бүртгэл тэр цэцэрлэгтэр баталгаажсан байна гэдэг одоо тухайн одоо бүртгэгдсэн цэцэрлэгийг баталгаажуулж ингэж мессеж очихоор ингэж төлөвлөсөн. Мэдээж Баянзүрх, Сонгон хайрхан, Хаан уул гэдэг үүргүүдэд нэлээд тийм өндөр бүртгэл байгаа. Энэ удаагийн бүртгэлээс харахад хамгийн доотлын хороо 4 хүүхэд
огт бүртгэл хийгдээгүй ч юм уу хүүхэд бүртгүүлээгүй хороо бол байхгүй. Хамгийн доотлын хороо бол 4 хүүхэд цэцэрлэг тамрагдъя гэж бүртгэсэн бол хамгийн дээдлийн хороо бол 593 хүүхэд цэцэрлэг тамрагдъя гэж хүсэлтэд ирүүлсэн байна. Энэ за тэгээд нэгэнт одоо бид нар сая өмнөх хуваарийн дагуу 9-р сарын 19-ээс эхлээд одоо 2-р шатны бүртгэл хийгдэж байхад аль хороон дээр хамгийн өндөр ачаал үүсэх нь вэ? За энэ ачаал үүсэж байгаа хороод дээр суудлын одоо боломж нь ямар байна вэ? Хүчин чадал ямар байна вэ гэдэг бүх тохиргоог бол эхнээс нь эхлэх хянаа явж ирсэн. За ингээд энэ удаагийн бүртгэлийн хүүхдүүдийг хэрхэн яаж хуваарлж болох нь гэдэг бүх тооцоо судалгаануудыг бол давхар хийгээд явж ирсэн. За ингээд одоо бол хувийн хвшлийн цэцэрлэгүүд бол биднэрт 7296 одоо сул оронтой буюу хүчин чадлын боломж байна. Өөрөөр хэлбэл ачаал өндөртэй байршлууд дээр байна гэсэн ийм одоо саналыг ирүүлсэн. Тэгэхээр 2-р шатны бүртгэл дээр бид нар аль болох одоо ачаал өндөртэй байршил төрийн өмчийн цэцэрлэгүүдийн боломж дээрээс нь хувийн хвшлийн цэцэрлэгүүдийн боломжийг нэн төргөнд бол харгалзан үзэж хуваарлтыг хийн. Тэгэхээр 2-р шатны хуваарлтууд бол дийлэнхтэй хувийн хвшлийн цэцэрлэг за дараагаар нь салбар бүлэгт хуваарлах ийм хуваарлтууд явна гэдгийг бас аль биесээр хэлэх ёстой. За 2-дугаарт нь бол 1-р шатанд бүртгүүлсэн ч бүртгэлээ баталгаажуулж өнөөдрийг хүртэл гэрээгээ байгуулж одоо цэцэрлэгтээ явуулж эхлэегүй байгаа хүүхдүүдийн хүсэлтийг бол туслаад 3-р шат руу одоо боломжийг олох ийм процессууд бол сая 26-ны өдөр 17 цагаас хойш одоо бүртгэл хаагдсанаас хойш зохицуултууд хийгдсэн. За ингээд өнөөдөр боломжит бүх суудлынхаа хуваарийг бол системдээ оруулаад яг энэ боломжит хуваарууд дээрээ хүүхдүүдэд хуваарлаад ингээд мессеж одоо эцэгчүүд рүү явахад бэлэн болсон гэж ингэж ойлгож байна. За мэдээж тодорхой хороодууд бол хөндөрлөж байгаа. За урьдчилсан тооцоолоор бид нар бол нэг 6-аас 7 хороон дээр онцгой хүндрэл үүсгэнэ гэж ингэж харсан. За энэ бол хаан уул дүүргийн 17, 18, 19 дугаар хороод дээр бол тодорхой хүндрэлүүд үүсэх юм байна гэдэг судалгааг хийгээд за энэ үнэтэй холбоотойгоор бол тухайн хороон дээр байгаа хувийн хвшлийн цэцэрлэгүүд за шинээр худалдаж авах гэж байгаа байршлууд дахь одоо төлөвлөж байгаа байршлууд дээр байгаа боломжит объектууд за дээрээс нь түрээсийн байрнуудын судалгаа хийгээд за ямар ч хэсэг урьдчилсан байдлаар бүртгүүлсэн нийт хүүхдүүдийг хуваарлах боломж үүссэн. За дараагийн хүндэрсэн хороо бол Баянгол дүүргийн 3-р хороо буюу нарны хороо. Нарны хороо бол Алтай хотхны хэсгүүд. За энэ хэсгүүд дээр бид нар ч гэсэн яг өнөөдрийн байдлаар 2 түрээсийн байр албацсан. Дээрээс нь мөн одоо 3 дахь түрээсийн байрыг бол өнөөдөр эцсийн байдлаар судлаад засвар төгсөлтийн ажлуудыг ингээд эхлүүлээд ямар ч байсан бүртгэгдсэн 3-р хороо 262 дугаар цэцэрлэгтээ бүртгэгдсэн 200 хүүхэд 100 дугаар цэцэрлэгтээ бүртгэгдсэн хүүхдүүдийг бол салбар цэцэрлэгүүд рүү хуваарлах энэ зохицуултуудыг бол хийж байна. За дараагийн хүндэрсэн хороо бол Баян дүүргийн 16 19 дугаар хороо. За энэ дээр мөн бид нар 2 одоо салбар цэцэрлэг буюу түрээслэх боломжтой зориултын байруудыг судлаад за засвар төгсөлтийн ажлууд нь бол эхэлчихсэн. Ойрын хугацаанд ингээд үйл ажиллагаа эхлүүлдэг гэсэн байдлаар бид нар яг бүртгэлийнхаа явцдаа хүндэрч болшгүй эрсдэлтэй энэ хороодуудыг бол ингэж сонгож аваад ингэж ажлыг гаргаж ажилласан. Мөн хаан уул дүүргийн 4-р хороо буюу яг Ярамгийн гүүр давангууд цаатлын хэсгээр бол хамгийн олон хүүхд бүртгүүлсэн. Гэхдээ энд бол хувийн цэцэрлэгийн боломжууд бол нэлээд байгаа учраас тэр хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүдтэй бол одоо хаан уул дүүр дээр ажлын хэсэг ярилцаад одоо хувийн цэцэрлэгүүдийн бүх боломжийг бүрэн ашиглана гэсэн байдалтай ингээд ажиллаж байгаа. За та бүхэн мэдж байгаа. За бид нар бол ерөнхийдөө нэг 10 гаруй байршилд одоо цомцог гэр буюу орчин үеийн шийдэл одоо бүхий юм гэр цэцэрлэгийг байгуулж за 2000 орчим хүүхдийг хамруулахаар бол тооцоо судалгаа хийж зургийг боловсруулж ингэж ажлын даалгавар хийж ажилласан. Ер нь нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг одоо хангахаар 200 тэрбум төгрөгийг 100 тэрбумын одоо улсын төсвөдөр Монгол Улсын засгийн газар сангийн яамны манлайлалаар одоо ингээд 100 тэрбумыг баталсан. За нийслэлийн төсвөдөр бол 100 тэрбум баталсан. Тэгэхээр нийслэлийн төсвөдөр батлагдсан 100 тэрбум төгрөг бол ерөөсөө цэвэр хөрөнгө оруулалт руу чиглэсэн. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах барилгууд цэцэрлэгийн зорилтоор худалдаж авсан түрээссэн барилгууд дээр тоног төхөөрөмж тавилга ий тогтчлыг бол нийлүүлэх энэ зардалт бол ингэж бид нар шийдвэрлээд ингэж ажиллаж байгаа. За эхний одоо бид нар тооцоо судалгаа гаргаад эхний 100 хүүхдийн хүчин чадал бүхий одоо орчин үеийн шийдэл бүхий одоо бид нар өргөө гэр гэж одоо урьдчилсан байдлаар нэрлсэн энэ цэцэрлэг бол Сонгон найрхан дүүргийн 33 дугаар хороо 271 дугаар цэцэрлэг дээр одоо ашиглалтанд орж за эцэгчүүдийн хүлээлтийн үндсэн дээр бид нар хүүхдүүдийг одоо хамруулад эхэлсэн байна.
Тэгэхээр та бүхэн мэдж байгаа одоогийн төсөв хөрөнгө оруулалтаар бол 100 хүүхдийн хүчин чадал цэцэрлэг байршил одоо барилгынхаа хийц юунаас нэг загварын зургаас шалтгаалаад баг 3 орчим тэрбум төгрөгт. Тэгээд одоо барьж байгуулж ашиглалтанд орох хугацаанд дор хаяж 2 хичээлийн жилийг амрахаар байгаа. За тэгвэл одоо бидний энэ одоо цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шийдвэрлсэн энэ төслийн хүрээнд эхний 100 ортой хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг бид нар 8 дугаар сарын 20-ийн үеэр эхлүүлсэн. 8 дугаар сарын 19-нд ирнүүд эхний одоо улаан шугам татаад зургийг эхлүүлсэн. За ингээд яг одоо төсөв төртөг бол 647.3 сая төгрөгийн өртгийн хүрээд за 1 сарын хугацаанд ерөөдөө гүйцэтгэгч компани хөдөлгөж өгсөн. За ингээд өчигдөр бол бид нар газар дээр нь очиж үзэхэд бол бүлэг бүрт одоо 30-аас 35 хүүхэд. За ингээд ангид одоо тухайн одоо нэг одоо энэ гэр дотор байгаа багтаамж нөхцөл байдал тохицуултыг харахад дахиад ч бас магадгүй бид нар нэг хүүхэд тоогдох метр квадрат талбайгаар харах юм бол 5-аас 10 хүүхдийг нэмж хэлсүүлэх боломжтой ийм нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл одоо орчин үеийн нэг загварын зургаар барьж байгаа цэцэрлэгээс төсвийн хувьд 5-аас 6 дахин бага, цаг хугацааны хувьд бол 10 дахин хялбар ийм нөхцөл байдлаар одоо бид нар энэ эхний одоо энэ орчин үеийн шийдэл хангасан гэр цэцэрлэгийг ашиглалтанд хүлээд авлаа. Одоо энэ бол цаашаа 10 байршил дээр ойрын хугацаанд бол одоо нийслэлийн засаг даргын захирамж гарцсан. Компаниуд нь бол гэрээ контрактаа байгуулах шатанд орчихсон. Ингээд явж байна. Тэгэхээр энэ бол одоо цаашаа улам одоо загварын хувьд, хийцийн хувьд, эдлэгээний хувьд, хугацааны хувьд илүү төгөлдржөөд явахаас нэг боловсролын салбар шин шийдэл хийгдлээ гэж ингэж харж байгаа. За ерөнхийдөө өнөөдрийн байдлаар мэдээлэлээр бол 6 компани 6 байршил дээр бол гэрээ байгуулагдсан. 2 байршил дээр материалын бүрдэл гүйцэж байгаа. За 2 байршил дээр ингээд газар солигдох гэсэн ийм байдлаар бол энэ 11 төслийн үйл ажиллагаа явагдаж байна гэсэн мэдээллийг бол нийслэлээс авсан. За бид нар 125 одоо 9-р сарын 1-ээс өмнө 125 түрээсийн байрыг түрээсийн байдлаар одоо ашиглалтанд авч болох юм байна гэдэг байдлаар одоо сайдын 5 удаагийн тушаал гаргаж за ингээд одоо багшлах боловсон хүчин хүний нөөцийг бүрдүүлж за ингээд нийслэлээс тавилга тоног төхөөрөмжийн худалдаа авах ажиллагаа зарлагдаад ингээд явж байгаа. За өнөөдрийн байдлаар бол 71 салбар бүлэгт 7000 гаруй хүүхэд бол яваад эхэлчихсэн байна. Цаана нь одоо нэг за энэ 15 гэдэг та өнөө өглөөний мэдээлэлээр бас буурсан. Одоо бол нэг 10 гаруй салбар бүлгийн засвар дуусаагүй 10 сарын эхний 14 хоногт бол дуусчих. Ингээд үндсэндээ 125 байрны засвар тогтчлтын ажил бол ингээд дуусчих юм байна. За тоног төхөөрөмжийн хувьд бол яг үндсэн байдлаараа бол одоогоор хэдий 70 гаруй байр орсон ч 26 байр нь бол иж бүрэн тоног төхөөрөмж яг худалдаа авах ажиллагааныхаа дагуу норм нормтынхаа дагуу автсан. За энэ нэг үлдсэн нэг 40 гаруй байран дээр бид нар үндсэн цэцэрлэгээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад тоног төхөөрөмж толгой хүүхдүүдэд авсан. За нийслэл болон дүүргүүдийн худалдаа авах ажиллагааны явцын мэдээлэлээр бол 10 сарын 14 гэхэд 90 тоног төхөөрөмжийн нийлүүлэлт ер нь жигдэрсэн байна гэдгийг мэдээлэл өгч байна. Тэгэхээр бол одоо яг тоног төхөөрөмжөө хүлээгдэж байгаа энэ одоо салбар бүлгүүд бол дүүргүүдийн худалдаа авах ажиллагаа чигдрээд 10 сарын 14 гэх тоног төхөөрөмж бүрэн хангагдах нэ гэсэн ийм нөхцөл байдалтай байна. За мэдээж бас явцын дунд зарим нэг хувийн байгууллагууд бол гэрээгээ туслах ийм үзэгдлүүд байгаа. Гэхдээ айлуулах гэрээгээ цуцлж байгаа ч гэсэн нөхөд дараагийн салбар бүлгүүдийг түрээсийн байруудыг олох ажиллагаа бол ингээд явж байгаа. Өөрөөр хэлбэл 9 сар эхлээд хичээл эхэллээ гэдээ ингээд орхидог байсан бол бид нар ямар ч байсан энэ 12 сарыг дуустал Монгол Улсын засгийн газраас төвшүүлсэн хүүхэд мөр цэцэрлэг гэдэг бодлогыг бол бид нар хичээлийн жилийн турш одоо идэвхтэй эрчимжүүлж ажиллаж энэ асуудлыг бүрэн шийднэ гэсэн юм явж байгаа. За худалдаа авах ажиллагааны хувьд бол бид нар урьдчилсан байдлаар 20 гаруй байршил дээр гарцаа байхгүй зүгээр зөвхөн түрээсээр биш цаашдаа яг цэцэрлэгийн зорилгоор ашиглаж болох байруудыг урт удаан хугацаанд худалдаж авч одоо энэ хороодыг энэ байршлуудыг цэцэрлэгтэй болгох энэ процессыг бас эхлүүлсэн. За мөн худалдаа авах ажиллагааны эсэлтийн ажлыг байгуулагдаад ажиллаж байгаа. За 4 байршил дээр бид нар одоо бие даасан объектыг худалдаж авахар төлөвлөсөн бол одоо нэг гэрээ байгуулагдсан. За өнөө маргааш нэг нь гэрээ албаж шатанда өөрөөр хэлбэл одоо нийлүүлэгч талаас гэрээгээ албажуулаад ирэх юм бол гэрээ эцэлэгдэх. За 2 дээр бол үргэлжлсэн хилцээр хийгдэж байгаа. Магадгүй зарим объектууд дээр хит их засвартайгаа шалтгаалаад хугацаа нарыг наривч тохирох ийм ажил хийгдэж байна гэсэн ийм мэдээллийг бол нийслэлийн засаг даргын тамгын газраас өгч байгаа. За орон сууцны нэг давхрын 11 байршил дээр бол худалдаа авах ажиллагаа ер нь явагдахаар одоо ийм зориулалттай байруудтай иргэд аж ахуй нэгжтэй уулзалтууд хийгдээд одоогийн байдлаар 7 одоо зориулалтаар ашиглаж болох
барилга байгууламжийн гэрээ байгуулагдсан. За 4 нь бол хилцээрийн шатанд ингээд явж байна гэсэн. За ингээд одоо гэрээ байгуулагдсан 7 байршлын 4-5 байршил нь бол хүүхдээ хүлээгээд аваад эхэлсэн гэсэн ийм мэдээлэлтэй ингээд явж байгаа. За ингээд мэдээж өнөөдөр бол ингээд 1000 хүүхэд 11 мянган хүүхэд маань мессежийг хүлээж аваад цэцэрлэг дээр очиж гэрээгээ байгуулад ингээд нэмж цэцэрлэгтэй хэсэг боломж олгодно. Тэгэхээр дахин хэлэхэд бол энэ удаагийн эсэлтээр бүртгэгдсэн хүүхдүүд болон өмнөх 1-р шатн дээр бүртгэлээд эцэгчүүд нь хүсэлт гаргаж байгаа бол бид нар ихэвчлэн хувийн цэцэрлэгүүд за дараад нь бол одоо салбар цэцэрлэгүүд рүү хуваарлах ийм процесс зохион байгуулалтуудыг ингээ хийгээд бэлтгэл ажил хангагдсан. Шаардлагатай судал одоо нөөцийн боломжоо бол дүүргэх ажлын хэсгүүд маань хийцэн ийм байдалтай байна. За 3 дугаар шатны эсэлт бол 10 дугаар сарын 10-наас эхлээд үргэлжилнэ. За ингээд 3 дугаар шат үргэлжлээд ингээд дуусахад бол ер нь бол бид нар байж болох боломжит бүх одоо бүртгэлийн процессууд за энэ бүртгэлийн процессоо дагаад байж болох бүх нөөцөө бүрэн шавхаж за бүрэн одоо нөөцийг бүрэн бүрдүүлэх энэ ажлууд бол ингээд 11 сарын 1 хүртэл үргэлжлэнэ гэж та бүхэн манай аль хүлзүүтэй болов гэж бодож байна. За ер нь бол цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны зардалтай холбоотой энэ зардлыг нэмэгдүүлэхтэй холбоотой 23 оны төсөвдөр саналууд бол тусгагдсан байна. Мэдээж одоо эцэгчүүдээс хоолны мөнгө гаргах хувилбарууд бол олон нийтээс зөвхөн бодлогын яам биш олон нийтээс гараад ингээд альбан бус маягаар ингээд хилцүүлгүүд бол явж байгаа. Мэдээж ийм тохиолдол үүсээд дэмжлэг авлаа гэж тодоход яг одоо аль хэсгээс нь авахын аль хэсгээс нь 100% даахын гэдэг энэ зохицуултууд бол хийгдэх. Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хамран сургах тойргийн бус хүүхдүүд ерөөсөө байхгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл нийслэлийн боловсролын газрын даргын тушаал дээр бид нэг удаагийн өөрчлөлт хийсэн. Боломжит бүх хувилбараар хамран сургах тойрогт бүх хүүхдийг хамруулах. Өөрөөр хэлбэл нэгч байр, нэгч хашаа гудамж орхихгүй байхаар хамран сургах тойрог дээр бол апдейт хийгдэж байгаа. Төр оршин суугч буюу шилжин ирээд хаягаа баталгаажуулж чадаагүй байгаа ийм иргэдийн тохиолдлууд гарч байгаа. Тэгэхээр 2022 оны 8 сарын 24-нд бүртгэл хааснаас хойш боловсрол шинжилгээ ухааны яам, боловсролын ерөнхий газар, нийслэлийн боловсролын газарт яг энэ асуудалтай холбоотой цэцэрлэг сургууль нийлсэн 900 гаруй өргөдөл хүсэлтүүд ирсэн. За энэний яг 500 гаруй нь бол яг энэ төр оршин суух шилжилтгэлтэй холбоотой гомдлууд байгаад за энийг бол бид нар тухайн цэцэрлэг сургуультай бол наривчил судалж үзээд за 50 гаруй хувь нь бол тухайн яг иргэний нөхцөл байдлыг баталгаажуулаад иргэн талдаа шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр яг энэ 8 дугаар сар 9 дугаар сарын 1-2 дугаар шатны бүртгэл дээр бол иргэд манд харьцангуй ухамсартай үүрэг хариуцлага ухамсарлаж хаяг байршлаа баталгаажуулах ажлууд бол нэлээд сайн зэгцтэй хийгдсэн. Харин яг энэ дээр яг гарцаа байхгүй одоо ажлын байраа дагаад амьдралынхаа нөхцөл боломжийг дагаад ингээд ирсэн иргэд дээр бол бид нар боломжтой бүх судлууд дээр дэмжлэг үзүүлж хуваалт хийх ажлууд ингээд хийгдэж байгаа. Тэгээ одоо ингээд 10 сар ингээд гараа явж байгаа. Ер нь цаашдаа бүр нарийн жигдрэх ийм одоо болцоонууд бүрдэж байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн систем дээр байгаа хаяг байршлын мэдээлэл цэгцрэх иргэд өөрөө энийг ухамсарлаж хэрвээ би хаяг байршил асуудалгүй юм бол цэцэрлэгийн хүртээмж цэцэрлэгт хамрагдах асуудалгүй байна гэдгийг ухамсарлаж төрийн бодлогыг бол дэмжиж ажиллаж байгаа нь илүү одоо өргөөжтэй болж байна. Тэгэхээр мэдээж 3 дугаар шатны бүртгэл дээр дахиад ийм асуудлууд гарах юм бол одоо дүүргийн боловсролын хэлцүүд нийслэлийн боловсролын газар дээр бол наривчилж ажиллана.